Нэгэнт COP17 чинь сүлжилтийн эсрэг юм чинь говийн бүсэд хийчихэл да. Тэр 50 тэрбумыг чинь манай говийн бүс гаргачих. Ерөөсөө тэгээд тэр 10 тэрбум доллар тэгж болно өстой. Та нэг хариулаач ерөөсөө да. Говийн бүсчихэд дөнгөж саяхан мөнгө татлаа гэснэ. Гаргачих гэж. За ерөнхий сайд нэмж хариулах уу? Ерөнхий сайдыг хариулуулъя гэж. За ерөнхий сайд хариулъя. За та хоёрын нэг 10 тэрбум долларын тэрийг айтайхан юм их л яриад байна. Тэгээд говийн бүст хийчихэл гэж байна. Тэгтээ энэ чинь сая манай Батбаатар сайд хэллээ 500 сая доллар зарж иж КОП хийсэн гэж штэ Сауд Араб. Бид нар 500 сая доллар биш 50 тэрбумаар энэ жилийн үед 50 тэрбум сууж байгаа шүү. Энээс ч их мөнгө зарцуулдаг. Энэ цэцэрлэг төрөлөнд хийхээр одоо эхлэх байгаа ажил. 2 жилийн өмнө энэ чинь олон улсад амлалт авахтаа 2 жилийн өмнө өөртөө юм хийчээд барих газраа барьчаа төлөвлөчөөд хийдэг ажил. Тэгээ одоо хийгээгүй байгаа ажлаа бид нар эх жил хийнгээд үндсэндээ одоо төсөвд суулгаад энэ зуныг алдчихвал эх жилийн 8 сард КОП хийнэ гэдэг одоо 2 жилийн өмнө авсан амлалтаа яагаад авсан яаж хэрэгжүүлэх гэдэг чинь өөрөө тустай. За тэр Сауди Арабын бас 10 тэрбум доллар бол тустай хэрэг. Ерөн зүгээр яг энэ Green Climate Fund GGGI гэдэг олон улсын байгууллагууд Дэлхийн банк ADB зэрэг олон Ерөнхий сайдын микрофоныг нэмж 1 минут өгье. Олон улсын сангаас орхон анги хэрлэн говь төслүүдийг ус дамжуулах томоохон төслүүдэд 100-аас 150 сая доллар татах урьдчилсан санал яригдсан ч гэрээ хэлцэл бүрэн батлагдаагүй. Энэ төслүүдээр ярина. Улсын төсвүүд эдгээр төслийн хөрөнгө оруулалтыг 2025 оны улсын төсөвд суугаагүй ч гэсэн гадаад их үйлсвэрээс JICA, ADB, Нүүбийн хөгжлийн сан, Green Climate Fund-аас бас боломжийг үлдээсэн. Ерөнхийдөө орхон анги зэрэг төслүүд улсын төсөвд бүрэн багтаагүй ч гадаад санхүүжилтээр татах байдлаар үргэлжлэх ийм чиглэлтэй байгаа. Ер нь яг COP17-оор Монгол улс 10 тэрбум долларыг татах зорилт дунд урт хугацааны тийм зорилт дэвшүүлж байгаа ч гэсэн ойрын хугацаанд 100-аас 150 сая долларын санхүүжилт төсөл босгохоор олон улсын түншүүдтэй арай хэлцэл хийж байна. За 10 тэрбумаа та хариулж байгаа. За Батбаатар сайд хариулъя. За ер нь бол зөвхөн COP17-г зохион байгуулах ажил бол гадаад хэргийн сайд, Улаанбаатарт байгаль орчин уур амьсгалын сайд, 12 дэд ороо гэдэг ажлууд бол ерөнхийдөө ингээд нэгдмэл удирдлагын үед баг зэрэг тарсан байгаа. Нөгөө талдаа бас байгаль орчны уур амьсгалын яам өөрөө ажиллахад туйлын хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа. Бид нар бол 3 газар энэ яам хуваагдаж ажиллаж байгаа. Одоо өөр байшингуудад ажиллаж байна гэсэн үг. Ер нь зөвхөн дэлхийн нийтэд энэ одоо карбон хүлэмжийн асуудал дээр гэхэд 500 тэрбум долларын үүрэг амлалт авсан олон улсын хэмжээний үндэсний уул уурхайн бусад үйлдвэрлэлийн компаниуд байж байгаа. Энэ 500 тэрбум доллароос Монгол улс бол татаж авах бүрэн боломж байгаа. Үүн дээр бол COP17-гийн ач холбогдлыг оруулж чадвал бид бол зөвхөн 10 тэрбум уу 1 тэрбум уу ямар ч байсан тодорхой хэмжээ